За хай guys, Бүрлүүлок манга спойлерын 14 дугаар эшлэг 5-тай морил. Нэггээр бидний өмнө болохоор Андер 20-ын дэлхийн арга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн ирсэн байгаа. Тэгэл одоо Бүрлүүлок ч угсаа дэлхийд даяар алдартай болсон энэ цэнгэлдэх дүүрсэн байхын тодорхой тэрүүгээр нь томчууд тэгэл нэг хундаг тулгаж малгаал нэг амар их сүрдүүлээтэй болж байна. За энэхүү одоо Японы гарааны 11-ийг танилцуулах цаг болж байна. Агамару байгаа, Айку байгаа, энэ Арю байгаа, Нико байгаа. За тэгээд томчууд руугаа орох юм бол Хёри байна, Чигири байна. Одоо энэ Карасу байна, Рё байна, Бачира байна, тэгээд Исаги байна. Тэгээд хамгийн гол нь Рим байна. Яг тэрхүү ярилцахаараа Наги тэмцээний газар руу ингээд тасалбар аваад орж идэг л да. Одоо зүгээр үзэх гэж ирж байгаа юм гэсэн чинь бас гүү байгаа байхгүй юу? За ер нь тэгэл Наги яагаад энд ирснийг би ч мэдж байгаа, та нар ч мэдж байгаа те. Нөгөө хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчтэй уулзж хагаад миний судал байгаа юу гэж л асуудаг л да. Тэгэхээр Наги is back guys. Officially back. За тэгэл Наги маань ашгүй нэг эцэст нь нэг одоо өөрийнхөө те эгог олонгуудаа те би одоо шилдэг нь болно гэсэн бодлыг толгойдоо хийгээл ирсэн юм шиг байлээ. Тэгэхээр бүгдээрээ сайхан өгтөж авцгаая. За харин нөгөө талын Найжеригийн багаас болохоор энэ нөхдүүд л байгаа л да. Би одоо яг энэ хийнэж танихгүй байна. Гэтэ тэр оны цаг нь за нэг гай явах шиг биш. За тэгээд ийхүү тоглолт хэлж байна. За тэгэл Найжеригийн талаас гарсан бөмбөг болохоор энэ Кусо гэд нэртэй залуудаар ирсэн байдаг л да. Түүн рүү ингээд бөмбөгийг булаах гээд Исагирийн хоёр дайрдаг. Гэтэл манай хоёрыг айгүй амархан давж гарангуудаа хажууд тэрийн хүн рүү өгсөн гэсэн чинь нэг бас Найжеригийн Бэло гэж залуу байгаа. Дүүнийг хамгаалах гэж Бачира ирдэг боловч Бачираг бүр айгүй амархан давж гарангуудаа тийм нэг амар холын дамжуулт өгдөг байхгүй юу? Тэрийг одоо ямар холын юм уу гэсэн эвгүй дамжуулт өгч үү гэсэн чинь харин тэр дамжуултыг авах нэг хүн байсан юм байлаа л да. Энэ нэг болохоор нэг Ониза гэж залуу. Онази. За энэхүү Онази бөмбөгөө туун явсаар манай Ахмад дээр тулж ирдэг л дээ. Оливер Айко манай Андер 20-ын дэлхийн аваргын Ахмад юм байлээ. Гэхдээ Онази бол эдэртээ ерөөсөө тэгж дүүэлдэж азаа үзхийг хүссэнгүй шууд тэр хаалганы баруун дэд болон руу цогтөг. Тэрхүү цохилтыг Нико гарч иж биеэрээ хаадаг л да. Тэрхүү бөмбөг одоо тэнгэр рүү ингээд явснаар Карасу нөгөө нэг мундаг үсэрдгээрээ очиж бөмбөгийг авангуудаа Бүлүлок сөрөг тоглоход орж байна. Одоо Бүлүлок гэж ярих нь яаш юм бэ? Одоо Япон сөрөг тоглоход орж байна. Бөмбөг Карасугаа шууд Хёри дээр ирж ийн гэж харсан боловч Хёри бүр тэр бөмбөгийг бүр шууд явуулчихсан. Шууд дамжуулалтаар энэ дээр очдог. Рим мэдээж нөгөө бөмбөгөөрөө ганцаараа бүр ямар тоглолт гарах нь ойлгомжтой. Түүнийг хаах гэж одоо энэ Бона гэдэг залуу гарч ирнэ л дээ. Энэхүү залууг нь Римтэй дүүлдээд бөмбөгийг булааж авч болно гэж өөрөө бодсон юм шиг байгаа. Гэтэл Рим бүр алидийн цогцсон байдгийн. Тэ. За энэхүү за ээж угаасаа зогсоох аргагүй гол боллоо гэж бодтол нөгөө бөмбөгийг Онози бүр яг тийм балетийн хөдөлгөөнөөр хаацдаг л та. За бүр хоёр талаас яалчгүй л нэг гайхалтай тоглолт гараал. Тэгэл нөгөө хоёр тайлбарлагч нь орилол, би энд орилол, үзэгчд нь орилол байж исэн чинь харин Исаги ерөөсө төрнөөс хойш ерөөсө манган дээр гарч ирээгүй те. Тэгсэн чинь мань хүн доороо те. За би бүр яг ингээд ялах төлөвлөгөөгөө боловсруулцлаа гэдэг нэг хамаг фазууд нь эвлэрсэн байж байвал яах вэ? За энэхээр манай Японы Ахмад болохоор метавэшний ашиглангуудаа айлхаан тоглолтод дүгнэлт хийдэг л те. Найжеригийн тоглогчид болохоор ерөөсөө биеийн хөвчөн дээр ингээд тулгуурласан амар тийм болчимгүй тоглолт хийж байгаа юм шиг харагддаг мөртлөө эцсийн дүндээ энэ Онази гэдэг залуу дээр иж одоо тийм дуусгах систем байдаг байхгүй юу? Мэдээж тэрхүү систем нь болохоор манай хэсэг алидийн уншсан байдаг л да. Одоо дамжуулт ирсэн ч гэсэн амар хурдан Исагийг гүйцэд ирдэг юм. За тэгэл Кусон болохоор айгүй эвгүй байдалтай Рё Исагигийн голд орсон байжсэн чинь араас нь нөгөө Онази гарч ирэнгүүтээ нааша дамжуулаа гэж хэлэхээр нь дамжуултгийн өгнө. Даанч тэр дамжуултын Карасу гарч ирэнгүүтээ айгүй амархан таслал авчдаг л да. Тэгээд одоо ерөөдөө Найжеригийнхэн залуус бодж эхэлж байгаа байхгүй юу? Бидний тоглолтыг айгүй эрт уншаад байна гэдгийг. За тэгэл Карасу маань тастаж авсан бөмбөгөө туугаа явж хажуугаар нь Хёри гарч ирэх үед Найжеригийн залуус Хёри рүү дамжуулах наа гэд хамаг хамгаалтаа одоо Хёри рүү чиглүүлдэг байхгүй юу? За тэгэл юугээл одоо айлхан хэлсэн шиг одоо шууд тэр Хёри рүү бөмбөг очиж байгаа хөтэ. Баруун талд байгаа Чигири дээр бөмбөг ирдэг. Чигири мэдээж нөгөө хурдан байдлаа ашиглаж асар хурдан айлхан хаалгын зүг гүйдгэлтэй. Баруун жигүүрээрээ гүйсээр байгаа тэр 16-гийн шугамны гаднаас шууд төв рүү хайдгийн. Найжеригийн багийн залуус болохоор энэ бөмбөгийг Рин Итоши дээр ирдэг гэж боддог л доо. Гэтэл үгүй энэ нь болохоор шууд Исаги Йойчи дээр өрөөд ирнэ. За мэдээж Исагийг хамгаалах гэж нөгөө нэг Найжеригийн багийн мундаг залуу болох Онази гарч ирнэ. Тэгтэл харин Исаги маань тэр өөр дээр ирсэн бөмбөгийг шууд хажууд байгаа хүн рүүгээ дамжуулдаг л да. Араас нь ингэж хэлдэг. Чи хөлбөмбөгийн талбай дээр байгаа цагт бүхий л зүйлээ тултал нь ашиглах ёстой л доо. Одоо жишээлбэл хууралт, одоо цохилт, тэгээд одоо энэ агаарын дулаан мулаан гэд бүхий л зүйлээ ингээд ашиглаж ингээд талбай дээр чөлөөтэй тоглох одоо ирэх үүснэ гэж байгаа. За ерөөдөө Исагигийн хэлэх гээд байгаа санаа бол одоо энэ ганцхан систем дээр бүтсэн энэ Найжеригийн багийн одоо энэ Оназигээ залууд л бөмбөг хүрхэхгүй байхад ер танаа баг ер нь үгснээс ялгаагүй гэж хэлж байгаа байхгүй юу? За мэдээж яг тэгж хэлгийнхэн зэрэгцээ одоо Исагигийн дамжуулсан хүн болохоор Бачира байдаг л да. За энэ үед болохоор Найжеригийн залуус ойлгож эхлэн л дээ бүхий л Бүлүлокийн тоглогчид одоо энэ Найжеригийн тоглолтод дассан юм биш заяа.
Одоо хамгийн гол төлөвлөгөөг Исагийг гаргаад түүнийг нь энэ Карасо болон Хёри гэсэн хоёр хүн бүр яг таг ингээд битүү газруудын бөглөөд ингээд дагаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө өөрсдөө хичнээн бадарсан тухайгаа л мэдчихэж байгаа. Харин бид тоглолтондоо босч ирэх үед Бачира урдаа гарчихсан түүний баруун зүүн талд Исагигийн хоёр гүйжээдэг. Бачира гүйж нэг хүн рүү ингээд дамжуулах байгаа юм шиг болох үед болохоор Нижеригийн залуус яг хэн рүү дамжуулах нь вэ гэдээ Рин Исагийн хоёрыг хаагаад амир байж л Бачира бөмбөгийг хойгоороо өлхөнгөтэй өөрийнхөө урд гаргаад ирдэг л дээ. Тэгээд бүр юунд дамжуулах битгийл яг үндэ өөрийгөө мэдэрсэн Бачира болохоор шууд айлын хагас хамгаалагчийн салтаан дондоор нь цохоод гол оруулчихна. За энэхүү Япон Нижеригийн тоглолтын онооны харьцаа 1-0 болж байгаа л да. Тэгэл нөгөө хөгжөөнд дэмжигчээд тайлбарлагчид энэ за мэдгүй эго баярлаг юм шиг байна шүү. Гэхдээ яг ингээд 1-0 болсноор ингээд Бачира ихний голыг авчээ. Бачира голыг оруулсны дараа бид нэр 44 хоногийн өмнө болсон Бачирагийн гэрийн даалгавар дээр итгэлтэй. Яг манай Бачира чинь нэг цэцэрлэг дээр очсон доо. Тэрээр хүүхдүүдэд хөл бөмбөг зааж өгөх гэж хичээдэг боловч нөгөө нэг хүүхдүүд нь ерөөсөө хийснээр нь хийж чадахгүй. Ер нь ингээд бууж өгөө энэ боогоос боломжгүй байна гэдгийг ингээд нөгөө хүүхдүүд ингээд ойл мөлөл эхэлдэг байхгүй юу? Ийхүү болохоор Бачира ингээд толгойдоо боддог байхгүй юу? Өөрийнх нь мэдээж ингээд амархан хийждэг зүйлийг хүн болгон амархан хийж чаддгүй байна гэдгийг. Тэгэл бүхий л процессыг эхнээс нь бодож байгаа гоо та. За та нар эхлээд ингээд бөмбөгөө барьж агаад хөл дээрээ унгаад хөлөө дэшээ татахтаа ингээд бариад авчихаа гэдэг юм. За энэхүү хүүхдүүд ч түүний хэлснээр хийж улам бүр сайжрангуудаа 3-4 удаа ингээд хөл мөл өвдгөн дээр авч чаддаг болж байгаа байхгүй юу? Ингээд Бачара ч өөрөө ойлгочихсон. За энэ л юм байна те. Хин нэгэнд зааж өхийн тулд өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийг үг болох хэрэгтэй байдгийн л те. Тэр нь ерөөхдөө өөрт нь бас нэлийн том хичээл болдог гэдгийг л эго энэ Бачарад ойлгуулахыг хичээсэн гэсэн үг. За харин нөгөө талд болохоор жигхэн молго өмгсөн Нижеригийн залуусыг бид нар харнаа. Уг нь энэ хэд болохоор эцсийн мөчөд Бачира Рин юм уу Исагийн хоёрын нэгд рүү дамжуулж агаад гол хийнэ гэж бодсон боловч Бачира өөрөө цогчиж оруулна гэж юусоо бодсонгүй. Гэхдээ залуус үгээр буугаад өгчихгүй шүү дээ. Онози болохоор яг л багийн ахлагчийг за залуусаа надаа итгээ гээл бөмбөг ахиад шинээр гарч байгаа юм л та. За мэдээж яг л тоглолтын ихэнх үедээ адилхан бөмбөгийг көсөө залуу тоож явж байхаа манай залуусыг аягүй амархан хураа гарчдаг. Гэхдээ харин энэ тэдний замд хөндлөх нэг хүн гарч ирдэг нь Жубе Арю байдаг л та. Энэ залуу харин гэрийн даалгавраараа юу хийсэн бэ гэсэн чи жуудаа сурсан байгаа заяа. Энийг жуудаа сурах гээд эго явуулсан гэсэн үг. Жуудаа дээр чинь болохоор тэр нэг жижигхэн бөөрхий цагбар дотор болохоор айлхан ямар хичнээн хурдан рефлексээр хөдөлгөөн хийгээд тэрэн дээр нь ажиллахыг ингээд тэр нь тархиндаа суулгадаг та. Дэрхүү жуудогийн мэхүүд болон хурдар реакшнаа хөл бөмбөгтэй хослоож хамгаалт зохиосон юм шиг байгаа. Нижеригийн гол тоглогч болох Онози бүр үнэхээр л энэ залууг дийлхээ болоод төлөнгөтэй Косоро бөмбөгөө дамжуулнаа. Косодоор иржсэн бөмбөгийг Нико таслах гэж оролдох ба энэ хоёр голдон бөмбөг ирээд айгүй тийм биеийн хүчний тулаанд ордог гэхгүй юу? Косогийн боцлоор болохоор энэ жижигхэн Япон залуу зүгээр мөргөөл гарчтаа гэж бодсон чи бүр Нико байрнаасаа хөдөлдөггүй. Бүр хөдөлөхгүй битгийл нөгөө нэг Косогоо бараг түлхээд бөмбөгийг булаагаад авчихвал яах вэ? Тэгээд энэ Никогийн гэрийн даалгавар дээр нь болохоор өөрийнхөө биеийг бүтээ илүү чанга залуу болоо гэж хэлсэн байдсан байлаа л дээ. За харин айгүй эвгүй байдлаас бөмбөгөө алдсан Косо болохоор багийнхантаа орилж байгаа байхгүй юу? Наад залуугаа хизээч битгий Исагийн Йойчид ойртуулаарай. Исагийн Йойчид бөмбөгийг л өгж болохгүй юм шүү гэж байгаа юм л та. За тэгэл айлын хамаг хамгаалалт ингээд Исагийн Йойчидээр тулгуурлацсан байж хахад нөгөө бөмбөгийн Рио руу дамжуулдаг гэхгүй юу? Энэ бүр хамгийн амар хэсэг заяа guys. Рио ч нөгөө гэрийн даалгавраараа Бүлүлоки залуусаа хуулбарлаа сур гэсэн чи яг тоглолтынхаа бөмбөг авсан үеэр шууд Бачира болоо хөрчдөг. За энэхүү яг л хоёр Бачира нэгэндээ дамжуулаад урагшааг үүгээд гэхээр нөгөө нэг Нижеригийн залуус бүр гайхаж байгаа юм чи тээ. What? Тэрхүү хоёр Бачира бүр хийнд ч дийлдэхгүй яг л нэг бүр тээ угаасаа өөрөө өөртөө хөлбөмбөг тоглож байгаа юм шиг байгаа ш тайлалныхын хувьд бол. За тэгээд нөгөө нэг Нижеригийн залуус энэ хоёрыг угаасаа дийлэхгүйгээ ойлгоод шууд алдаа гаргачихаа гэдэг л дээ. Гэхдээ Японы залуус маань юугээл алдаа гаргахын зөвшөөрөд байх үү те. Хажуугаас нь манай гол хоёр давтлагч болох Исагийн хоёр гарч ирснээр ингээд дөрүүлээ давтаад эхэлж байгаа юм шиг та. Юу юм бэ нөтөө. Тэгэл нөгөө нэг Нижеригийн саллуус чинь ингээд сандраад эхэлж байгаа юм чи тэ яаж эдрийг юу зогсоох вүлээ гэсэн бодолтой автаад байж байтэл guys энэ бүр боломжгүй шийд заяа. Ёо чигэр явуулч 20 гутаа нөгөө нэг чигэрийн гол техник болох 44 градус цохилтын нэг оруулцтыг. Ёо юу үзээд байна. Ингэснээр Японы оноо 2-0 олж Японы 2 дахь оноог Рио Микаги авч байна. Ёо ялагч ёо гайхалтай. За өмнөх гол дээр арай гайгүй байсан ч гэсэн Нижеригийн багийн царай нилээдгүй ураагаал эхэлнэ л дээ. Дэлхийн тавцсан гэдэг бол бид нартай харьцуулшгүй зүйл байжээ гэдэг аягүй гутраа үжил азар Онози гарч иргүүтээ багийнхныгаа сэтгэлийг дэмждэг л дээ. Яагаад бол бид нар чинь ингээд хөлбөмбөгөөр холбогдсон гэр бүл шүү дээ гэдгийг илэрхийлээ те. Манай залуу энэ Онози залууд ерөөсөө инээсээр л ях залуу юм байлаа л те. Аягүй гоё гай байна уу. За ийхүү бид 12 жилийн өмнөх Нижериад ирдэг л дээ. Манай гол дөрвийн 4 залуу дөрүүлээ энэ асрамжийн газар байсан юм байлээ.
Тэгээд чаваас ингээд аав ээжийн өвчтөөр нас барцсан бүр айгүй л тийм ганцаардмал хүүхэд тэгээд найз нь орж ирэнгүүтээ ингээд чи ямар ганцаардмал юм бэ гэж хэлсэн чинь нөгөө нэг оноцын уурдаад эхэлж байгаа байхгүй юу? Би ерөөсөө ганцаараа биш ээ те. Би ерөөсөө ганцаараа биш гэж нөгөө нэг уйрлаа л ингээд тоглооддаг хүүхдэд байдаг да. Яг тэр шиг ингээд төлмөг тоглож байхдаа бүр энэ оноцыг бүр лааж байгаа юм чи. За мэдээж нөгөө нэг гайхалтай тоглолтыг харсан найзууд нь те одоо энэ 3 найз байгаа байхгүй чаваас. Тэгээд ерөөхдөө бол одоо энэ дөрөв нэг гэр бүл шиг л хүмүүс байгаа юм л та. Зүгээрээ залуусаа надаа итэг би энд байна гэж хэлсэн чи харин та нар зүгээр бишээ. Ягаад гэвэл би энд байна гэж одоо эгондо буцалж байгаа тэгээ шатж байгаа Исаги одоо өөдөөс нь тэгж хэлж байгаа юм л та. За энэхүү ихний хагас дуусахад 10 минут үлджээ. Япон ихний 35 минутанд 2 гол оруулаад амжсан байгаа. За энэхүү одоо Нажира сөрөг давтаханд орж яадаг л да. Одоо Нажирагийн одоо нөгөө нэг гол тоглогчдын нэг бол Кусан бодож байгаа байхгүй юу? Айлын төвд болохоор Исаги Йоичи, Табито Гарасо, Оливер Айко гэх нэг тийм 3 лайтай тарих байгаад байгаа байхгүй юу? За энэ 3-ын хурдыг гүйцээтэй илүү сэтгэхэд угаасаа голоор нь төөрнө гэдээ давшина гэх угаасаа боломжгүй. Харин баруун зүүн жигүүрийн явдлахаараа баруун жигүүрт нь бүр хизээж таамаглашгүй тоглолттой Бачарэ байгаа, зүүн жигүүрт нь асар хурдан Чигири байгаа. За түрүүний хүртэл дурддаггүй ч гэсэн яг яах гэдэг нь мэддэхгүй гол Цавьястаар ийм бас байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр Рини ярдлахаараа Хиори болноор яа байгаа л та бүр ингээ арахаар бүр боломжгүй шиг харагдаж байна л да. За арай гэж одоо энэ төвийн тоглогчдын сэтэлж гарангуудаа хагас хамгаалт руу норохоор нэг нь болохоор тийм амар бие хүчтэй Нико нөгөөх нь болохоор асгар хурдан нэг тийм жуудаач байгаад байгаа л. Тэгээ ингээ харахаар айгүй хэцүү л одоо санагдаж байгаа энэ Нажирагийн тоглогчдод. За энэхүү бид нар Нажирагийн тоглогчдын тийм хүүхэд нас тийм өрөөдөлтөөр ирдэг л дээ. Ялчгүй л ингээд бүгдээрээ үнчин тийм ядруу зүдрүү байсан болохоор те бүгдээрээ ингээ хөл бөмбөгийн мэрэгжлийн тамирчин болоод илүү тийм гоё сайхан амьдрнаа гэсэн тийм хүүхдийн мөрөөдлөөс эхэлсэн байгаа. Тэгэл энэ залуус чинь болохоор хүүхэд байхасаа л хөл бөмбөг тоглосараагаад Андер 20-ын Африкийн ингээд аврах шалгаруулах тэмцээнд ялцсан заяа. Мэдээж одоо энэ хүртэлх замыг ингээд одоо гол нь тэтгэж ирсэн нь болохоор энэ Оноцыгээ залуу гахгүй юу бүгдээрээ л энэ найздаа итгэдэг те найзыгаа дэмждэг байх нь шүү дээ. За мэдээж тэрхүү итгэлийн хүчээрээ камбэк хийх гэж одоо Нажирагийн залуус үзэн л те. Шууд л нэг нэгрээр дамжуулж явсараагаад бүр айгүй холоос нөгөө нэг болчмгүй дамжуулалтаа хийж байгаа Оноци дээр. Тэгээ Оноци тэрхүү цогцолтыг агаар дээр цохих гэж үздэг. Яг тэрхүү мөчөд хамаг үүрэг хариуцлага болохоор манай одоо Батар болох гин Гагамаро дээр ирж байгаа юм л да. Тэгээд Гагамаро ямархуу бэлтгэл хийсэн бэ гэвэл одоо нөгөө бейсболын ингээд цохиураар цогтөг машин байдаг да. Тэрэн дээр одоо хамгаалт гэж үзсэн байгаа. Энэ ч дураг 100 хэдэн км цагийн хурдтай байдаг бөмбөг штэ. За яг тэрхүү үед одоо нэг Нажирагийн залуусын ганц одоо тий авралын гэрэл болох бөмбөг чигээрээ явлаа. Одоо энд үүн дээр одоо болохоор манай Гагамарогийн одоо бэлтгэлийн үр дүн харагдах гэдэг байна л да. Гэхдээ угаасаа нөгөө нэг no pain no gain гэсэн үгийн зарчмаар те угаасаа манай Гагамаро ч айгүй хэцүү бэлтгэл хийснийгээ хүчинд энэхүү бөмбөгийг хаач чаддаг. Тэрхүү бөмбөгийг хаачаад Гагамаро би бол Японы хамгаалагч бурхан гэж хэлдэг тийм ээ. Чиний зөв шүү чи ял тийм ээ чи хамгаалагч бурхан мөн шүү Гагамаро. За энэхүү Япон болон Нажирагийн тоглолтын хагас цаг дуустдаг юм л да. Аль албагийн тоглогчид амралтын үе рүү буюу ховцолох өрөөндөө ирсэн байдаг л да. Тэгээд Исаги маань нэг санаа гаргадаг нь бүгдээрээ зүгээр энэ чигээрээ тоглол угаасаа тэгэл ялдаг шиг л ялчих юм байна. Тиймээс шинэ юм туршиж үзсгээе гэдэг. Исагигийн санаа болохоор бүгдээрээ айлынхаа 16-ын гаднаас ингээд цогсон тийм бэлтгэл хийя гэхэд харин нөгөө талаас нь Айко болохоор хэлээ зүгээр айлгаа оруулахгүй хамгаалтын тал дээр илүү шинэ юм турсъя гэж хэлдэг. Одоо хоорондоо ярилцдаг байхгүй юу? Тэгэл манай залуус яг юу хийхээ мэдэхгүй хоорондоо мэтгэлцэл толгоогоо байж цаанаас нь Рин өөй би өнөөдөр нэг ч гол оруулсангүй та нарын зүгээр дааж гүйсээр ягаал таарлаа. Надад нэг гол өгөхөө гэсэн байдалтай нэг л уурт хараал хэлдэг л дээ. За тэгэхээр яг энэ үеэр угаасаа манай эго орж ирэх нь тодорхой шүү дээ. Надад та нарт өгөх төлөвлөгөө байна гэдэг ихгүй юу? За харин нөгөө Нажир болохоор бүр үнэхээр л хэцүү байдалтай те бид нар угаасаа энэ байдлаараа хожигдох юм байна. Ер нь бол сэтгэл дотор угаасаа хожигдсан ингээд та нар царайнаас нь л харагдана. Тэгээд дасгалжуулагчийн хэлдэг нэг зүйл нь болохоор бүгдээрээ энэ Оноцыг мартаад өөр одоо ямар нэгэн төлөвлөгөө турших хэрэгтэй гэдэг ихгүй юу? Оноци бүр нилээн гүнгэлцэн доош харсан сууж ин да гэсэн чи харин энэ бүлүүлэгийнхэн стог юм а ямар гоё хөлбөмбөг тоглож байгаа гэсэн байдалтай нилээн одоо тийм excitement мэдэрсэн байж байгаа. Тэгээд Оноци болохоор дасгалжуулагч асуудаг нь яагаад ингэж Япон ийм хүчтэй байгаад байна вэ гэхэд одоо тоглогчд нь өөрсдөө хариулж үздэг л дээ. Яагаад гэвэл энэ айлын 11 хүн чинь бүгдээрээ гол оруулах гэж хичээгээд байж гэдэг хэвхэв юу. За одоо харин бид нар болохоор эгогийн төлөвлөгөөг сонсноо. Яагаад хүн ер нь ингэж ялахын төлөө хичээдэг юм бол та нар бодож ирсэн үү гэж асууна. Бачаро харин түүнд нь хариулдаг л да. Зүгээр ялах чинь гоё мэдэрдэг штэ гэж байгаа. Тэгвэл яагаад гоё мэдэрдэг юм бэ гэж эго ахиж суунаа. Харин Исагигийн хариулт болохоор ямар нэгэн зүйлээс ингээд хүнээс илүү байна гэдэг чинь угаасаа цаанаас л гоё мэдэрдэг нь тодорхой штэ. За энэхүү одоо ялахаараа гоё мэдэрдэг гэдэг нь болохоор бидний одоо төрөлхөөс байдаг тийм байгалийн зүүн совь юм гэн л дээ. Яг л нөгөө нэгтэй одоо хүмүүс агууд амьдарч байсан үеийг та нар бодоод үзэлтэй. Тэнд одоо хүчтэй нь бүхнийг захирна, хүчтэй нь хоолоо идэх, хүчтэй нь одоо эмэгчнээ аавна гэд яг л нэг тийм хууль үйлдэлдэг байсан да.
Гэхдээ хүмүүс гэдэг чинь өөрсдөө ухаантай амьдч тэ үргэлж нэг тийм хин илүүгээ үзээд байвал тийм дайн тулаан дажин ингээ эзэж зогсохгүй гэдгийг одоо эго хэлдэг хэвгүй юу? Тэрхүү дайн дажныг ингээ зогсоохын тулд хүмүүс өөрсдөө тийм хууль дүрм зохиож тийм тайван амьдралыг ингээ сонгосон байдгийн. Тэрхүү тайван амьдрал нь болохоор хүний тийм ялах хүслийг ингээ илүү мохоож тийм итгэхгүй амьдралд ингээ чиглүүлдэг юм байна л та. Тиймээс одоо эго болохоор бүлүлокийн залуусын тэр ялах хүслийг ерөөсөө мохоохгүй тулд үргэлж ямар нэг юм хийдэг гинэ. Ерөнхийдөө эгогийн хэлээд байгаа санаа болохоор та нар одоо энэ үлдсэн хагас ч гэсэн ерөөсөө өөрсдийнхөө тэ доторх эгог мохоохгүй та нар гол хийнэ л гэдгийг одоо илэрхийлж байгаа юм л та. Тэгээд эгогийн хэлдэг хамгийн гоё үг нь гэвэл одоо хөл бөмбөг яагаад ингэж үргэлж хүмүүсийг ингээ өөртөө татдгийг та нар бодоод үзтээ. Чиний төрсөн газар эд баялаг үүнд ямар ч хамаагүй чи бөмбөгөнд хурж илээвэл чамд ингээ дэлхийн тавцан дээр гарах одоо эрх чөлөө байгаа гэж байгаа байхгүй юу эгогийн хэлж байгаагаар. Тэгээд одоо энэ дэлхийд дээр байгаа бүхий л спортууд анх тийм одоо зүгээр л хүмүүс ан хийхээс л эхэлсэн гин л дээ. Тэгээд одоо эртний тэр хадан бичгэн дээр хүртэл байдгийн л дээ. Хүмүүс ан хийх чадвараараа ингээд хоорондоо өрсөлддөг байсан талаар. Тэгээд одоо тэр ан хийх чадвар гэдэг чинь угаасаа хүний тэр зүн совинд суудсан те өлсөхгүй тулд одоо тэрийг заавал хийх ёстой гэдээ одоо бидний толгойд ингээд за бид нар хэдий хийдгүй ч гэсэн бидний толгой тарих ингээд ямар нэг юм байгаа байхгүй юу? За ерөөдөө бол тиймээс л одоо дэлхий дээрх бүхий л хүмүүсийн одоо зүрх сэтгэл одоо спортоор холбогдгоо гэдгийг л одоо эго энд гаргаж ирж хэлж байгаа л да. Йоо энэ эгогийн мөрнүүдийг уншсаар л яг үндэ тоглолт үргэлжлсэн 2 дахь хагас эхэлсэн байна л да. Бөмбөг Нижериагийн талд байгаа. Нижериа бөмбөгийг болооч сөрөг довтлохонд орох үед бөмбөг явсаар хагаад Бело дээр ирдэг л дээ. Тэгээд чаас нөгөө Нижериагийн залуус бүгдээрээ л нэг тийм ганцаараа тийм амиа тоглолт хийх гэж үздэг боловч дааж удаан тэсдэггүй. Тэгэд нэгэн дөрвөө яалтчгүй дамжуулж таарж байгаа юм л та. За бид нар өмнө хэлбэр хизээж харж байгааг нэг садик гэ залуу гажиргүйтэй би бол ганцаараа бүхнийг хийнэ гэж яваад орох үед Рио чигэрийн хамгаалтанд ордог гэхгүй юу? Тэдний дундаас үсэрч гарч ирсэн бөмбөгийг болохоор Онази авангуудаа урагшаагүй нэ. Наа нар тэгэл одоо энд байгаа нөгөө нэг зургийг харалтаа яг л нөгөө нэг агууд ах үеийн зураг байгаа хэвээр сүртэй энэ зураач мураачнаас өөрийнхөө авьяасыг нэлээд гайхуулсан биш. Мэдээж Онази манай хаалган дээр тийм шууд амархан яваад очихгүй. Түүнийг манай хоёр залуу амгаалах гэж үзэх үед Онази өөртөө байсан бөмбөгийг одоо шууд зүүн зүгүүртэйгээ Кусоро дамжуулдаг. Тоглолтод анх удаа гээс. Тоглолтод анх удаа Нижериагийн багаас өөр хүн хаалгаруу цогч байна. Тэр нь Кусо байдаг л да. Уг нь бол Нижериагийн талаас нэлээд баярлууштай зүйл дааж тэр бөмбөгийн рийн гусч орж ирэнгүүтээ хөлөөрөө хаачдгийг. Нэрхүү үсэрч гарч ирсэн бөмбөгийг болохоор манай Ахмад болох Оливер Айку авангуудаа шууд мөргөөд урдаа байгаа Исаги руу явуулдаг л да. Исаги ч гэсэн хоошоогоо хааж рийн рүү дохио өгөнгүүтээ манай гол хоёр тоглогч ингээд тоглохонд орноо. Яг тэдний араас эго болохоор айгүй тийм нэг тийм бахархсан аавын царай гаргуутаа яв миний хүүхдүүд минь өөрсдөө шилдэг гэдгийг нотол. Өөрсдөө баатрууд гэдгийг нотлоо гэж араас нь хэлдэг. За харин Исагигийн төлөвлөгөө болохоор одоо өмнө нь одоо завсарлагын үеэр хэлсэн юм байна л та багийнхандаа. Сөрөг довтлохоонд орох үед болохоор бид нар одоо ахиж тэ бүгдээрээ ингээд багийн хэлбэрт орохоо хүлээхгүй. Рим бит хоёр шууд урагшаагаагүй нь харин үлдсэн нь болохоор шууд гол хийх бэлэн нөхцөлд байж байгаараа гэж хэлсэн байлээ. За мэдээж энэхүү төлөвлөгөө нь бол Нижериагийн багийн залуус бол үнэхээр ойлгомжгүй нэг тийм байдлыг төрүүлдэг л дээ. Энэ хоёр довтлогч нь хоорондоо довтлоогүйгээд хараад яах вэ? За яг энэ үеэр бид нар 30 хоногийн өмнөх буюу Рини бэлтгэл дээр ирдэг л дээ. Гэрийн даалгавар дээр нь. Тэгэл нөгөө нэг лам багш нь хойноос нь өөрийнхөө дахийг хоосол хөөмөн. You're always mine. Тэгэл рийн одоо өөрийнхөө толгойд тэрх шилэн аягийг ингээ хоослоо байж л тэр дотроос нь Итоши сая Исаги хоёр гараад ихтэй яах вэ энэ одоо. Тэгэл рийн ингээл уур нь хүрээл мó новчнуудгээ байжсэн чи азар багш нь харин хойроос нь цохиол авдаг л да. Тэгээд лам багшийн хэлдгээр болохоор наад толгойд тэр чин уурын чин үргээд байгаа зүйлсийг ингээ тавьж явуулаа. Тэгвэл чамд ингээ жинхэнэ өөр чин харагдана. Жинхэнэ өөрийнхөө майндыг харна гэж хэлдэг. Гэрийн далрынхаа ачаар болохоор рим болохоор өөрийнхөө тийм эгог жоохон дарс сурсан байдаг л да. Авч явж исэн бөмбөгөө шууд Бачира руу дамжуулдаг. Бачира нөгөө бөмбөгийн шууд гол руу цогтдог хэвгүй юу? Тэрхүү бөмбөг нь хагас хамгаалагчийн хаалтанд ордог л да. Дааж нөгөө нэг ойгоо гараад ирсэн бөмбөгийн Хёри шууд хаалга руу цогтдог. Даанч тэр нь гол болохгүй. Нөгөө бөмбөгийг хаалгаж хатгаа гаргадаг. Хатгаа гарч ирсэн бөмбөгийг болохоор Чигири бас шууд хаалга руу цогч гинөө. Тэрхүү бөмбөгийг Онози чаавас нүрээрээ хаадаг. Яа өвдсөн багтаа. Яах тэгээд нөгөө нэг үсрээ гараад ирсэн бөмбөг болохоор шууд рийн дээр идэг хэвгүй юу? Уг нь хуучин дээр ийм байсан бол энэ бөмбөгийг аваа шууд цохино. Даанч тэр бөмбөгийг цохихгүй хажуудаага Исаги руу дамжуулдаг. Исаги ч гэсэн өөр дээрээ бөмбөгийг удаалгүй хажуудаага Башира руу явуулна. Яг тэрхүү үеэр болохоор рийн тэ одоо нуруунд дээр өөрийнхөө нөгөө мангасыг гаргаад ирсэн. Гэхдээ яг хөө энэ удаа мангасаа гаргахад бол би хилээ гаргах шаардлагагүй гэсэн байдаг. Тэгэхээр энэ ахид шүү guys. Бачира хойно үлдэнгүүтээ бүлүлокийн залуу зурагшаага гүйж таардаг л да. Тэгэл тэрийн угаасаа Бачира харангуйтаа урагшаага дамжуулт явуулна. Дэр бөмбөг яг л Исагигийн урд ирдэг байхгүй юу? Гэхдээ яг энэхүү мөчөд бүр амар олон юм болдог л доо. Исаги доошо тонгоосон чинь рийн дээгүүр нь гарангуйтаа нөгөө дамжуултаар иржсэн бөмбөгийг агаар дээр нь цогчвол яах вэ? Юу үзээд байна вэ бүр. Энэхүү гайхалтай багийн тоглолт гол болох нь тодорхой л да. Угаасаа гол орохгүй байх нөхцөлгүй байсан.
Тэгээд зүйлт нь одоо энэ гоолын дараа Эгогийн хэлж байгаа зүйл болохоор те Рин ерөөсө тийм үхлээс айдгүй баатар болчихжээ гэж одоо өөрөө дүгнсэн байдаг. Тэгээд сая довтлж байхдаа хилээ гараагүй мөртлөө ингээ сүүлд нь хилээ гаргангаа ингээ хэлж байгаа байхгүй юу? Би бүхий л саад бартаган арилгаж өөрийнхөө мөн чанарыг олсон гэд нөгөө нэг номлолын үгээр хэлж байгаа юм л та. За ийхүү тэгэл нөгөө нэг Японы хөгжил дэмжигчт нь бүр галзуурч бич фаргинд галзуурч тэгэл угаасаа Исагигийн хоёр талбай дээрээ галзуурч бүгд л галзуураад ийхүү Япон болон Нигериагийн тоглолтын тооны харьцаа 3-0 болж байна. За тэгэл тоглолт дуусахад 15 минут үлджээ. Ерөнхийдөө бол Нигериагийн залуус угаасаа сэтгэл готалд орсон байх нь тодорхой. Угаасаа яаж ч 15 минутанд 3 гол нөхөж гүйцэхүү дээ. Тэгээд ядж байгаа сая Бүлүлоки бүр зогсоо зайгүй нэг ганц хаалгач руу хитэн ч удаа бөмбөг цогч нөгөө нэг шавалны хөлбөмбөг киноны хэсэг байдаг да. Тэр шиг юм боллоо. Гэхдээ одоо энэ Нигериагийн залуус болохоор бүгдээрээ оноцыгаас салангуудаа өөрсдөө голыг хийж үзье гэд нэг цаг өмнө юм ярьсан да. Тэр нь болохоор өөрсдөд нь айгүй хөвгөлтэй санагдаж байгаа юм байна л да. За тэгэхээр бүгдээрээ ганцхан гол хийчихэд л болно. Тэгэл бүх зүйл өөрчлөгдөнө гэж анда бөөндөө хөөрөлтөөл орилолтоол байжсэн чи хажуунаас нэг хүн те та нар ямар ч нэмэргүй юм хийж байна гэж хэлэх нь угаасаа Исаги Йойч байх нь тодорхой мөгөө шүү дээ. Тэгээд одоо Исаги болохоор энэ Нигериагийн багт одоо болохгүй байгаа нэг зүйлийг хэлж өгдөг байхгүй юу? Нигериагийн баг түрүүнээс хойш бид чаднаа, бид ингэж ийна, бид тэгж ийна гэдэг үргэлж бид гэж яриад байгаа байхгүй юу? Тэгээд яалчгүй нөгөө хүн гэдэг амьтад чинь болохоор ганцаараа зовох дурггүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар өөртөө адилхан зовлонтой ингээд хүнийг олонгуудаа тэгээд бид ингээд зовж гинэ гэвэл хамаагүй ингээд сэтгэлд нь тийм тайван мэдрэгдэнэ. Та нараа ингээд үргэлж бид гэд яриадах юм бол хувь хүний хувьд бол хизээч өснө хөгжихгүй гэдгийг л одоо Исаги хэлж өгöd байгаа. Исаги яг л лекцээ дуусгаад эгж харуугүй нөгөө Оноцын үнэхээр амар уур хурж гинэ. Би ингэж дуусмааргүй байна гэдгээ хэлдэг л дээ. Тэгсэн чи Исаги болохоор айгүй хорон асуултад суудаг байхгүй юу? Чи найзуудтайгаа гоё дурсан ч бүтээмээр байна уу? Чи Нигериагийн баатар болмоор байна уу? Нөгөө асуултуудад нь Оноцын хариултаа үгүй би дэлхийн шилдэг довтлогч болно гэж одоо доторх Эгогийн сэрээснээр тэ заваа юм тийм да нэрэ. Тэгэл нөгөө нэг Исаги бартаа барьжсэн бөмбөгөө өнгөтэй тэгвэл намайг ирээд няцлаа л та. Тэгэд өөрийнхөө амьдрал өөрийнхөө эгоистик бүтээ гэж хэлдэг. За ийхүү угаасаа тоглолтод 15 минут үлдсэн байгаа. Японы талаас солилцоо оруулж ирдэг. Орж ирсэн хоёр хүн хин бэ гэвэл Короно Райчи байдаг. Харин суулгасан хүмүүс гэвэл Хёри Чиги хоёр байгаа. Ерөнхийдөө Эгогийн хувьд бол туршилтанд дуусчихсан. Одоо зүгээр л айлыгаа ерөөсөө битгий оноо авахулаа гэд хамгаалтандаа төвлөрсөн хоёр хүн гаргаж байгаа юм шиг байгаа. За ийхүү бид 44 хоногийн өмнөх Исаги Йойчи дээр ирнэ. Түүнд баахан бичлэг үзүүлэнгүүтээ тэгээ Барсараа явуулж тоглолтын үзүүлдэг дээ. Исаги маань тэрхүү тоглолтыг үзэж байхдаа өөрийнхөө хажуудтайгаа хоёр хүүхд рүү хардаг л да. Ийхүү бид одоо Исаги Йойчигийн хөлбөмбөгт орсон дурсамж руу ирнэ. Исаги бүр багтаа бүр аимхаа хүүхд байсан юм байна л да. Нэг шумуул харангуутаа л ингээд уйлцдаг заяа. Тэгээд одоо энэ аимхаа байдлын засахын тулд аавынх нь гаргасан санаа гэвэл гуруулаа явж хөлбөмбөгийн стадиум орё гэсэн байгаа. Харин манай аимхаа Исаги болохоор хаа очиж ерөөсөө уйлахгүй шүү. Нөгөө нэг талбай дээр болж байгаа зүйлийг чимээгүй үзээд байдаг. Ерөнхийдөө бол Исагигийн амьдралд анх удаа те нэг тийм амар гал гарсан мөчийг ингээд харсан болохоор тэр зүйлдээ ингээд бүрэн дурлсан юм байна. Тиймээс яг тэр стадиум орсон мөчөөс хойш Исаги ингээд хөлбөмбөг сонирхолтой олж тэрнийхээ дагуу бэлтгэл хийж одоо ирсэн заяа. Гэхдээ угаасаа тийм амархан байгаагүй нь тодорхой шүү дээ. Ингээд тэрхүү мэдрэмжийн одоо өдөрийг тусмал буулгадаад одоо бид нар одоо сандживэл Бүлүлоки ихний идэ ингээд Исаги бүр яг л өөрийгөө алдсан байсан да. Тэрхүү алдагдсан байсан мэдрэмжийг олж өгсөн газар бол энэ Бүлүлоки гэх газар байхгүй юу? За тэгэхээр бүгдээрээ тоглолтондоо буцаад орцгоё. Одоо манай хамгаалтаар гарч ирсэн Короно Райч хоёр шууд л хамгаалтандаа оронгуудаа айлынхаа бөмбөгийг тасалж чаддаг. Нэрхүү тасарч гаж ирсэн бөмбөгийг Нигериагийн залуус авах гэж үзэх боловч даан чаддаггүй. Исаги тэдний урд орж ирэнгүүтээ бөмбөгийг аваа явцдаг. Тэгээд та нар одоо энэ Исагигийн гаргацсан байгаа царайг л хараа л та. Исаги бөмбөгөө туун сөрөг довтлоонд орноо. Тэгээд нэг жоохон хэцүү байдалд орсон үедээ хажуудаага Бачираараа бөмбөгөө дамжуулдаг. Тэгээд бөмбөгөө дамжуулсныхаа араас те Нигериа ингээд болоо юм уу? Та нар дэлхийн шилдэг нь болох юм бол Бүлүлокиг даваад гаралтаа гэд бүгд нүр нь орилоод байгаа байхгүй юу? Хажуунаас Найку хэлдэгдээ өө чи жоохон тайван хөөе. Ямар амар ууртай юм бэ? Эго бидрийг айлыгаа оноо авахулж болохгүй гэж хэлээ үстэй. Айл чи уурлаад оноо авчвал яах юм гээл нэг жоохон санаа зовсон байдалтай Исаги хэлдэг байхгүй юу? Исаги харин би наадахыг ч л хүсэж байна. Айлын эгог сэрээж те. Хэрвээ айлын эгог сэргээд мундаг тоглоод эхлүүл тэрнтэн дасахын тулд Исаги гэсэн мундаг тоглоод эхлэх байхгүй юу? Яг тэрхүү одоо бодолд Исаги бүр донтцсон ухаан хаалтц явж байгаа байна л та. Айку гэсэн хэлэн л дээ. Тоглолт дуусгаад 5 минут үлдчихэд хахад наадал ч одоо яаж бид нарт дасах юм бэ гин. Тэгтэл Исаги шууд урагшаа гүнгөтэй би тань тойдлыг даатгалаа шүү ахмадаа гэд урагшаа гүгээ яваад өглөө яах вэ? Бачира ч гэсэн авсготой тоглолт гаргаж айлхаа хамгаалтын завсраар бөмбөгөө Рио руу дамжуулдаг л да. Нэрхүү дамжуултыг Нигериагийн Обобоно гэх залуу тасалнаа.
Тэндээс гарч ирсэн second болыг Нижеригийн Кусо гэж залуу авахга тэрхүү бөмбөгөө туугаад урагшаагаа гүгээл явна. Түүний урд бүр 3 хамгаалагч. Тэр 3 хамгаалагчийн цаана нөгөө нэг Онози гэд найз нь байгаа. Тэгснээ яг дамжуулах гэж байгаа юм шиг болсноо шууд манай хоёр тоглогчийг амар амархан хуураа гарцдаг. Генет л энэ Кусо гэж залуу бүр айгүй тийм хурц тоглолттой болоод хэлж байгаа юм л та. Кусоч аль чадхаараа олон хамгаалагчийг давж гарангуудаа урагшаа байгаа Онози руу бөмбөгөө дамжуулнаа. Дэрхүү бөмбөг манай Ахмад Айку болон Онози хоёрын голд бууж байгаа нь бидэнд харагддаг. Айку дэрхэн мөчөд бүр амар олон тооцоолт хийж байгаа юм чинь. Яг энэ өнцгөөс бол одоо энэ Онози 4 төрлөөс ингээд цогох боломж байгаа. Тэгээд Айку болохоор энэ дөрвийн нэгийг сонгож хаах ёстой шүү дээ. Тэгэл энийг тооцоолол байж исэн чи харин яа. Исаги хажуунаас нь гарч ирэнгүүтээ одоо энэ Онозигийн цогох боломжийг өгөө хийдэг. Тэгээд Онози яалчгүй тэгээд цогох боломжоо алдсан болохоор би дээрээ бөмбөгийг ойлгож авангуудаа эргэлт хийдэг гэхгүй юм. Исагийн нуруунд дээгүүр ингээд тойрж гарангуудаа тэр сул зайгаар нь ингээд манай хаалга руу цогхдгийн. Одоо энэ Онозиг их залуу бүлүүлок дэрэнгүүтээ ямар хурдан хувьсангуудаа энэ цогцолтыг хийж байгааг бид нар уг нь харж болно л доо. Гэхдээ түүнийг дагангуудаа манай Ахмад Айку хүртэл хувьссан байлээ л дээ. Тэрхүү бөмбөгийг одоо уртлын хөлөөрөө хаахаж үдсэн боловч бөмбөг ингээ хажууд тийшээгээ ингээд эргэлттэй цогцолт одоо явчихна. Тэрхүү эргэлттэй цогцолт яг орох үгүй нь юусоо мэддэхгүй л дээ. Айкугийн хувьс бол алдаач ягээл нөгөө талаас нь болохоор орооч ягээл яг хоёр талын яг бодол ингээ тавхацсан л байж байна. Гагамаар уг нь бөмбөг рүү үсрэх боловч дааж хүрэхгүй нөгөө нэг цогцолт нь болохоор шоон дойнгуудаа буцаагаад наашаа гараад ирдэг. Тэрхүү гарч ирсэн бөмбөг рүү болохоор тэр Нижеригийн залуус бол ороон орсон бух шиг бөөндөө гүүгээл орно л доо. Ерөнхийдөө бол манай хагас хамгаалагчдыг даваад гарцсан дээрээс нь манай Батар тэр доор өмнөх цогцолтыг хаахгаа хөвтсөн байгаа да. Ерөнхийдөө ингээд Нижери нэг гол авлаа гэж бодтол корона орж ирэнгүүтээ тэрхүү бөмбөгийг аюулгүй болгоно. Хамгийн амар нь корона энэ бөмбөгийг зүгээр цохоод хажуу тийшээ гаргачаагүй энэ дамжуулалт байж таарахаа Исаги дээр хүрээд ирдэг. Уг нь олтой айлаасаа 3 онооны илүүтэй иргэд бол нэг дээд давшаад авах уг нь шаардлагагүй л дээ. Дааж манай Исагийн нөгөө бөмбөгийн авангуудаа бүр чигээр явж өгнө. Мэдээж Исаги ганцаараа явахгүй тодорхой сэтгэл нь ханаагүй өөр нэг хүн гэвэл бас ийм байгаа л да. Нөгөө нэг хоёулахнаа чигээрээ урагшаа ордог тоглолтоо хийгээд байгаа байхгүй юу? Айлын хамгаалагчтай тулж ирэх үед нь болохоор Карасус гүйцэд ирж л дээ. Карасудаар бөмбөгөө дамжуулахыг шууд Исагирээ буцаана. Исаги ч гэсэн өөр дөрөө бөмбөгийг удаан тогтоодгүй хажуудаага Башира руу дамжуулдаг. Тэгээд одоо ядны Кусо уг нь яг таамаглаад байгаа байхгүй юу те. Исаги ойчийг л хамгаалаарай. Наа чи бүр нэг ч оноо аваагүй. Наа чи оноо авах нь тодорхой гэж хойноос нь орилоод байдгийн. Башира гэхдээ Исаги тийм амархан зүйл бодоогүй гэдгийг мэдчихэдэг л да. Хэрвээ Исаги оноо авахыг хүссэн бол бүр айл дээр л авчих гэсэн. Исаги ямар нэгэн шин зүйл хийх гээд байна гэдгийг Башира айл эдийн гадралцсан байдаг. За тэгэл Башира ингэж бодохын завдлгүй Исаги ингээд хоош харангуудаа доош харсан эрхийн ургаа харуулдаг байхгүй юу? Башира тэрхүү одоо яран заагаад байгаа зүйлийг ойлгосон бололтой шууд газраас шууд хөндөртөл цохино. Нижеригийн залуус үүнийг голын цохил гэж харсан боловчгүй байдаг аа. Исагигийн сая өгсөн команд нь болохоор доогуур үе газараар шулуун цохид өгөөрэй гэдгийг илэрхийлсэн байлээ. Мэдээж Исагийг хаахаар Онози болон Кусо хоёр гарч ирнэ. Гэхдээ Исаги бүр нөгөө хоёр руугаа харахгүй хоошоо бөмбөг рүү гараа зогсчихлоо л доо. Сая яг Онози яг энэ үйлдэл хийсэн байхгүй юу? Айлын хоёр хамгаалагч руу харахгүй бие дээрээ бөмбөгийг ойлгоод шууд хоошоороо зогтдог. Исаги ялахаар яг тэрний сайжирсан хөлбөрийг хийх гэж үздэг байхгүй юу? Зүүн хөлдөрийн одоо дамжуулалтаар ирсэн бөмбөгийг дээшээ ойлгонгуудаа хоошоо хараад цохино. За мэдээж угаасаа энэ их киноны эцэст угаасаа кино хийх нь тодорхой л доо. Тэрхүү гайхалтай цохилт нь оронгуудаа гол болно. Тэгээд одоо энэ цохилтынх нь нэр нь болохоор амар сонир нэртэй заяа. Reverse Rapid Side Shot Wall. Энийг одоо монголоор урвуу хурдан хажуугийн буудлага. За нэг тэгэл орчуулчих юм байна да. За тэгэл ойлгочих guys. Тэгээд одоо ингээд голын дараахын Исагигийн хэлж байгаа үг зөвүүн заяа. Жимпачи эго чиний хөлбөмбөг нь миний сэтгэлийг хангахад хүрэхгүй байна гэдэг юм да. За ийхүү үндсэн цаг дуусаж Андер 20-ын дэлхийн аваргын Япон Нижериагийн тоглолт 4-0-ийн харьцаатай бүр их давуу ялтаар дуусч байна. Хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол доорх дансанд донэ шийж болно шүү guys. Мөн лайк, subscribe дараарай. Тэгснээр бид дараагийн бичлэгээ хурдан оруулахын тулд хичээх болно. За тэгэхээр дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Тэгээд манай бичлэгийг амартаж үзсэнд баярлалаа.